Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. За өнөөдөр бол 2025 оны 8 сарын 4-ний даваа гараг. Вашингтон дэсийн хотноо шөнийн 9 цаг болж байна. За Трейд департаментаас аяллаа визтэй холбоотой нэгэн сонирхолтой содон мэдээллийг өнөөдөр олон нийтэд мэдээллээ. За энэ бол тодорхой нэр бүхий улс орнуудаас Америкийн аяллаа виз авч байгаа иргэдээс 15 мянга хүртэл долларын барьцаа авах ийм туршилтын хөтөлбөрийг бол 12 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. За энэхүү аяллаа визэнд барьцаа тавьж авдаг туршилтын хөтөлбөрт хамрагдах улс орнуудыг маргааш 8 сарын 5-нд Трейд департаментийн вебсайтн дээр нийтлэхээр болж байна. За тиймээс одоогийн байдлаар эдгээр улс орнуудын нэр бол тодорхой бус байна. Гэхдээ дараах 3 ангилалд багтаж байгаа улс орнуудын иргэдэд визийн барьцаа мөнгө авах туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна. За нэгдүгээрт Америк нэгдсэн улсад төр визээр орж ирээд визийн хугацаа хэтрүүлэн оршин суудаг хувь зэрэг өндөр улс орнууд. За хоёрдугаарт иргэдийн хувийн мэдээлэл. За нэг ялангуяа аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг хангалтгүй шалгадаг. За ийм ангилалд багтаж байгаа улс орнууд. За гуравдугаарт хөрөнгө оруулалтаар иргэншилээ зардаг улс орнууд. Буюу тухайн иргэн болж байгаа гадаадын иргэдээс ямар нэгэн оршин суух шаардлага тавьдаггүй. Зөвхөн хөрөнгө оруулсан хэмжээгээр тооцож иргэншил олгодог. За үндсэндээ ийм 3 ангилалд багтаж байгаа улс орнууд энэхүү визийн туршилтын хөтөлбөрт хамрагдахаар байна. За тиймээс одоогийн байдлаар Монгол улс энэхүү ангилалд орох хэсэг нь бол тодорхой бус. За ямар ч тач Монгол улсын хувьд визийн хугацаа хэтрүүлэн оршин суудаг хувь зэрэг бол тийм ч бас бага тооцогдохгүй. Харин бусад хоёр ангиллын хувьд Монгол улс төдийлөн хамаарахгүй байж болох. Тиймээс Монгол улсын хувьд энэхүү жагсаалтанд багтах магадлал харьцангуй бага гэж тооцож болохоор байна. За ингээд ямар ч тач маргааш Трейд департаментийн вебсайтн дээр энэхүү мэдээлэл гарсан дөрвид иргэн мэдээлье. За тоож мэдээлэлд анхаарал хандуулсан үзэгчдэд баярлалаа. Маргаашийн мэдээгээр дахин уулзъя.